За намайг ойдов гэдэг. Би Rectus гээд асаргаа суулгаа сэргийн засаг нийтэд хүртээмжтэй байдлыг бий болгох 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани захирлаа. Нэгт мөнгөийг биш үн цэнийг бод. Хоёрт зоригтой байх, гуравт нь тооштой байх. Энэ 3 зүйл бол өөрийн харж байгаа өнцгөөс харахад хамгийн их хэрэгтэй 3 зүйл юм шиг байна. Үн цэнийг үүсгэж чадахгүй бол бизнес чи явахгүй. Зоригтой байхгүй бол олон боломжуудаа алдна. Тооштой байхгүй бол бага зэргийн бэрхшээлийг, том бэрхшээл гэж эндүрээд буцах тохиолдол. Тийм учраас бизнес эрхлэлд бол энэ 3 их чухал болов гэж бодож байна. Хамгийн сүүлд уншсан ном бол Лев Гумилевийн Хүннүүчүүд Европод гэдэг ном уншижсэн. Тэр номон дээр бол Монголын болон нүүдэлчин ах уу яаж Европын соёл иргэншил рүү орж исэн, олон аймагуудтай хэрхэн харилцан явж исэн, Монголын соёл хөгжилд ямар нөлөө үзүүлсэн тухай дурдгдсан байдаг. Алдаж үзэж байж аль чиглэл рүү зөв явж байгаа, аль нь буруу гэдгийг ялгаж боломж гарч ирдэг. Тийм учраас битээ. Хоёрт нь хийж байгаа зүйл чинь бусад хүмүүсүүдэд л амьдралыг нь сайжруулахад л туслах ёстой. Нэг хүн нэг гэр бүл нэг улс. Хэрвээ ямар нэгэн байдлаар эерэг нөлөө авчирч чадчих байх юм бол бизнес чинь хизээ нэгэн цаг цаашаа урагшлах үндэслэл байгаа гэдэгт итгэж явах ёстой. GS1 Монгол бизнесийн глобал хэл.